Сайн байцгаана уу? Налагчуудаа хайртугай мэдчилгээ хүргэлт үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид налах дүүрэгт маань шинээр үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа. Үлзий салбан дээр яг одоо хүрэлцэн ирээд байна. Эрхэм хайртай ихч Үлзийдөө шинэ ажлаа эхлүүлж байгаад нь халуун баяр хүргэж бас ирж буй ондоо аз жаргал ололт амжилтаар дүүрэн байхыг хүсэж дүү отгойгийнхэн зүгээс илгээсэн маш гоё гинтийн бэлгийг уламжлалцгаая. Найзын хүрээд ирнэ. Мэдчилгээ үргэлт маань үргэлжилж байна. Бид ээлжид шинэхэн дугаараа нэгэн шинэхэн мэдээтэйгээр бас налагчуудтайгаа уулзаж байна. Яг одоо энэ баяр наадмын эд ачааллын үеэр налах дүүрэгт маань бас шинээр Үлзий салон үүд хаалгаа нээсэнд нь нүүн түрүүнд халуун баяр хүргэж Үлзий ихчдэр хөрөлцөн ирээд байна. Баяр хүргэе. За баярлалаа. Ажил алдахтай сайхан нүгэж тавтай сайхан. Тэгэхээр их гайхаж байгаа хөө ажиллаа хийж явахт нь учиргүй бичлэг цэцэг болчихоор манайх нэг юм налагчуудаа хайртай үегээд мэдчилгээ хүргэх газраас танд илгээсэн эрхэм нэгэн хүмүүний гинтийн бэлгийг уламжилж явна. Тэгэхээр ер нь хинээс юм болов? Надаас л их тодруулж асууж байна. Танд ер нь нэг таамаглаж байгаа хүн. Тэстэн итгэж ууг нь бол зөндөөл хүм ял баяр хүргэж байгаа. Яг одоо аль нь сайн мэдгүй л. За тэгвэл ихчийнхаа энэ эргэлзээтэй асуултанд эхлээд үн хариулт өгнө. Тэхийн тулд эхлээд танд хаягдж ирсэн их гоё сэтгэлийн үгсийг нь уншиж өгье. Түүнийг нь их сайн сонсвол бэлэгний учир их тодорхой болох байхаа гэж бодож байна. Ажил амьдралын гараагаа холбож хамт найз нөхөд бас эгчдүү суулж тассан энэ бүсгүй бол миний амьдралын эрхэм тодхон хүмүүс юм нэг юм аа. Төрсөн биш ч гэсэндээ төөрөлдсөн их хөв тавилангаар учран золгож төрснөөс өөрсгөө төө зайгүй ихэр үерхэж нөхрөлсөн эгч минь таньда энэхүү шинэ ажлаа эхлүүлж байгаад нь халуун баяр хүргэе. Хизээд зүрхэнд минь сэтгэлд минь үргэлж ойр байдагт дүүн баярлдаг шүү. Таньда онцгойлон амжилт хүсье. Айлчлан ирж байгаа шинэ ондоо азтай оцтой байгаа эхлүүлж байгаа бизнес нь ашиг орлого аривантай байх болтугай хэмээн таны дүүгээс тэр дундаа отгой бүсгүйгээс онцгойлон илгээсэн байна. Үзэгч их гайхаж байгаа болов уу? Ер нь бодсонгүй. Тэгээд ууг нь нилээ хамгийн өмнө ирээд ууг нь зөндөөл байж байгаа л явсан ууг нь. Тий. Тэгээд яг юм гинти юм бэлэг өгнө чивтөөсөө сонсонгүй хайр байлж байна. За тэгэлгүй яг. Тэгэхээр бас та хоёр маань хамт ажиллаж эхлэж байсан. Тэгээд тэрнээс хойш баггүй хугацаа өнгөрсөн ч гэсэндээ үргэлж холбоотой байдаг. Тэгээд хувьдаа их хүндэтгэн дээдэлж явдаг гэсэн таны шинэ ажлыг амжилтыг хүсэж бас манай хамт олноор маш гоё дурсамж үлдээхийг хүссэн байхаа гэж бодож байна. Одоо бидний бичлэгийг бас дүүн үзээд сууж байгаа. Сэтгэлээсээ хаваалцъя. Стэх баярлалаа. Ер нь бол би ч одоо ингээд өсч хийгээд 11 жилдээ ажиллаж байна. Тэгээд би тэр чинь за нэг найзлаад ер нь л бас тэр хавцаал болж байгаа. За баг ихчдүү гэхгүй дээ ер нь тэгэл баг нэг үе юм шиг л найз. Тийм. Нөгөө цуг ажилдаг болохоор чинь байнга л бийж үе юм шиг хойлооч. Манай Монголд хүмүүс хэлдэг чинь ерөөлөөр учирсан хүмүүс гэж байдаг. Тэгээд учрах ёстой хүмүүс заавал учирдаг. Миний хуурай ихч байгаамаа гэд хүндэтгэл харийн дээдийг бас тань илгээсэн. Тэгэхээр эрхэм бүсгүй болон таны бас цаашдын ажилд амжилтыг хүсье. Зоосон мөнгийг зөксөө зойгүй цуглуулдаг. Төгрөг мөнгийг төө зойгүй цуглуулж явах болтгоо шинэ бизнес, шинэ ажилд амжилт хүсье. За баярлалаа. Гэсэндээ айгүйх баярлалаа. Бодлороо хийгэр чи бас чадаа зүгээрэл гэрэл түгээ Пинэт хой орчтон бид хүснэ